За сайн байцгаана уу. Жадрын хамламын айлтсан агийн унчмаа номынхаа тайлбараа үргэлжлүүлье. Энэ ном маань их авсаархан цөөхөн боловч бид бүхэн хоёрхан шүлэг номоор болгоор одоо ингэж хувааж та бүхэнд танилцуулж байгаа үлээ. За өнөөдрийн бид бүхний ярилцах ном маань болохоор Цөлтөн домбор чимби ялгааж чадбе мэдэг памби браву зэ Перенла дэвсэл ямбар дагжиг ном жонзод гадан жанлаа солбоон тавьж. За монголоор болгоор санварын гол модон ухааны мөчрөд дэлгэрсэн сайн номлох мэрэгний цэцэг туслахын үрээр чимсэн сааршгүй үйлсийн уудам сэрэн сүдэрт биднийг саатуулн тэтгэж зарлагын аштанд залбирмөө. За ингээд энэ одоо дараагийн шат номонд бол юу вэ гэхээр одоо үлгэрлэх чимгийн үүднээс нь болохоор одоо дүрст чимэгч гэж ингэж бас хэлдэг. Дүрст чимгийн үүднээс нь болж. Тэгэхээр багшийн одоо сахил санваар багшийн дээр одоо хүртсэн дээр одоо сахил санваарыг нь өгөхөөр гол модтой ингээд зүгэрлээд багшийн дээр бэлэг ухааныг нь болохоор модны мөчртэй үлгэрлэж за багшийн одоо дээр одоо номлох мэрэгнийхэн тэр эрдмийг нь болохоор модны одоо цэцэгтэй өглөж за багшийн тэр бусдад туслах багшийн тэр бусдад энерги тэр одоо туслах тэр сэтгэлийг нь болохоор модны үр жимсээр ингэж үлгэрлэж за тэгээ тэр модны одоо ингэж сайхан сүүдэр гардаг түүнийг нь болохоор багшийн үйлс перенлэтэй зүрлээд за тэгээд сахил санваар төгөлдөр бэлэг ухаан төгс сайхан номлодог за бусдад туслахын дээр одоо борхон сайхан жимсэн үйлс перенлэн сайхан дэлгэрсэн ингээ багш танд тэгээд ийм одоо зарлагын ачтаа багш танд одоо залбирая гэсэн маягаар болохоор дараагийн дөрвөн шатанда болохоор одоо ингэж багтсан байна. За тэгээд одоо номын одоо төгсгөл хэсэг. За дараагийн дөрвөн шат нь Дэна цэрэг гүндөө эндэнжи шэнэн дамбе жисэн дамбиг дон шимжид дөлбе тавсуу чирвая жасрайж одоо нүрдүү тарчин шок үүнээс эхлэн төрөл тутамд магад дутахын үлэмжтэйд багшийн даган сургасан утгыг үргэлж сэтгэл номгдохын аргад бяцлагснаар өтөр төргөн бодисодвын явдлын эцэст хүрэх болтугай гэж хамгийн сүүлд нь одоо ерөөл тавьж байгаа ингэж хэсэг байна. За тэгээд үүнээс төрөл тутамд болохоор эндэнжи буюу магад утгын одоо жинхэнэ багш жинхэнэ одоо бэлэг чанар төгссөн 10 бэлэг чанар төгссөн тэр багштай болохоор бид хүн учрах болоосаа. За тэгээ багшийнхаа дээр одоо заасан тэдгээр номуудыг нь болохоор бид сайхан тэр яг багшаасаа тэр дээдийн номыг сайхан хүртэг болоосаа. За тэгээд ингэж хүртэг болох юмдгаар бурхны шашны хамгийн гол одоо чухал зүйлүүдний зөвхөн сэмжид тулба сэтгэлийг номгохын арга тэр өөрийн сэтгэлийг тэр яг номгохын тэр аргыг багшийн тэр заасан номыг нь өөрийн сэтгэлдээ шингээж өөртөө ингэ эзэмшиж авах болтугай. За ингэснийхээ үрээр юу вэ гэхээр жасрааж удаа бодисодвын явдал бодисодва буюу тэр одоо их төрлөختний тэр бодгалын тэр одоо явдал мөрийн ёсоор жинхэнэ одоо бодисодвын явдлын ёсоор ингэж хүрээд эцэстээ болохоор тэр явдлын эцэст хүрч туулсан бурхан төгс гэгэрлийн утгыг олох болтугай гэсэн утгыг ингэж хурангуулсан ерөөлийн маягаар ерөөлийг ингэж тавьж байгаа. За үүнээс өмнө гарч байгаа нь болохоор солидөг буюу залбирлын үүднээс нь утгааглагыг номлосон бол энэ дөрвөн шатанд ерөөлийн үүднээс нь ингэж ерөөж байгаа юм байна. За үүний төгсгөл дээр хамгийн төгсгөл дээр живадны дараг шиг нөө гоцолдор хайдвжийн бэрвавоо гэж. За үүнийг нь орчуулахад хэмээх үнийг нь шав лувсан иргэдлээс хэрэгтэй хэмээсэн мэд хайдв нэрт бичвэ. За монгол орчуулган дээр лувсан иргэдэл гэж нэмсэн байгаа. Төвдөр нь болохоор лувсан иргэдэл гэж нэрх байгаа. Гэхдээ зарим барын номон дээр болгонгоч энэ яг шавийн нэрийг нь онцгойлон ингэж бичдэг. Тэгэхээр энэ номыг нь болохоор одоо лувсан иргэдэл гэдэг энэ хүн одоо Жадрын хамламд одоо дуртхан сануулж за шэнийн дүнсэл багш буйны садны шүтэг ёсыг нь товчхон гаргасан юм утга агуулгуудыг сайхан гаргасан сургамжтай сургаалын шинжтэй мөн тэгээд залбирлын шинжтэй ингэж хавсаргасан юм номыг зохиож өгөөч гэсэн ёсоор Жадрын хамлам одоо ингэж зохиоваа гэж. Тэгээд өөрийнхөө нэрийг нь болохоор товчоолоод хайдав гэж ингэж товчоолон ингэж бичсэн байгаа. За тэгээд эхний дугаар дээр яг энэ номыг зохиосон тэр товч түгийг нь болохоор маш хурангуулад та бүхэнд бас ингэж танилцуулсан. За энэ дээр гарч байгаа нэг юу бэ? Омагуро багендра бату сэди хум гэдэг ийм нэг тарин бэ. За үүнийг цаан гэж хэлдэг. Алдрын тарин гэж хэлдэг. Тэгээд омагуро багендра бату сэди. За үүндээс гарч байгаа
хум гэдэг нь бол хонх чинь үр гурван үсэг гэж хэлж байгаа. За тэгээ гүрүү гэдэг нь бол багш хэлж байгаа. Вагиндра гэдэг маань болохоор агван гэсэн үг. Одоо Бату Сиди гэдэг нь болохоор хайдав гэсэн үг болж. Тэнгүүд энэ болохоор Жидрийн хамламын цаан буюу Жидрийн хамламын одоо нэрийг нь оруулсан тарин гэсэн одоо утгатай. За энэ болохоор одоо Жидрийн хамламын сүмбэн дээр мөн энэ номыг нь болохоор тусгаалan одоо барлсан тэр бар хэвлүүдийн ард дээр нь энэ залбирлыг уншихдаа энэ Жидрийн хамламын цангийг нь болохоор ингэж оруулж гэж хэвлсэн байдаг. Энэ ясаараа. За ингээд та бүхэндээ хэд хэдэн дугаараар яг 2 шолгоор нь Жидрийн хамламын зохиосон Аги Вончигмо буюу хэлний эрх баялаг гэдэг багш буйны садныг шүтэх ёсны тухай ийм авсаархан жижигхэн боловч утга нь гүн агуулгатай номыг болохоор чадан ядан та бүхэндээ бас ингэж танилцууллаа. Энэ мэтэр одоо Монгол мэрэгдийн зохиосон олон сайхан номлууд байна. Монгол хүний дээр одоо оюун бэлэг суу ухаанаар гарсан. За тэгээд бүр цаашаа их ундаргаан авсан төвд орныхаа тэр одоо эрдэмтэн мэрэгд тэр одоо динсаасан юм тэр олон хувргууд хутагтуудан болоод за игд хүмүүсийн дунд ингэж түгэн дэлгэрсэн олон сайхан номлуудын тухай бас товчхон та бүхэндээ бас ингэж чадан ядан танилцуулъя гэж бодож байна. За энэ дугаар маань одоо энэ хүрээд ингээд өндөрлөө. За их баярлалаа та бүхэн.